15 дугаар бүлэг. Дахиад л өнөөх зүуд. Харанхуй дунд нийлийнхэн хувцастай хүн дуу цөөтэй өнөөх ир чимээгүйхэн над руу харж зогсоно. Би ч түүн рүү нилээд удаан харснаа. Эцэст нь жаахан гонигтайгаар дахиж намайг битгий хайгаарай. Чи миний зүудний хүн мөн. Гэсэн ч би чамайг бодит ертөнцөд авчираад нөхрөө болгож чадахгүй шүү дээ гэлээ. Маргааш миний өсний хатгуур зүүх өдөр. Шипу намайг нөхрөө сонгог гээд шинэлийн урсгалын хүмүүсээс том найр зохион байгуулсан юм. Гэтэл тэр өдөр ойртох тусам Шипугийн царай улмал бараагаад байлаа. Яагаад гэдгийг би мэдэхгүй ч Шипу намайг нөхөр хайгаасаа гэж хүсэхгүй байгааг бол анзаарсан. Тиймээс бүрч ойлгомжгүй санагдана. Хэрв Шипу таалагдахгүй байгаа бол би нөхөр хайхаа болчихж болно шүү дээ. Тэгээд яагаад өөрөө ууралснаа мэдсээр байж надад нөхөр сонгох найр хүртэл зохион байгуулж байгаа юм бол? Би санаа алдаад нийл ягаан хувцастай ирд. Манай Шипу үнэхээр хачин хүн. Надаар нөхөр сонгуулах найр хүртэл зохион байгуулчаад намайг нөхөр сонгоход дургу. Тиймээс би нөхөртэй болмоор байсан ч сонгохгүй гэж бодож байна. Тэгээд чи зөвхөн миний зүудэнд л гарч ирдэг. Найранд ирч чадахгүй. Тэгэхээр бодоод үзэж чи дахиж миний зүудэнд үзэгдэхгүй байсан дээр юм шиг байна. Чи намайг сайхан амьдрал хүсдэг болгочихно. Тэгээд дараа нь тийм амьдралтай болж чадахгүй бол би улмал урам хугарна гэлээ. Нийл ягаан хувцастай ир миний үгийг сонсоод яагаад ч юм инээмсэглэв. Санаа зовлтгүй. Би чамайг сайхан амьдруулахын тулд чадах бүхнээ хийн. Ямар санагдаж байна? Миний нүд тэр дороо гэрэлтэв. Гэхдээ Шипугийн бараасан царай санаанд ормогц толгойс гсэрлээ. Хэрэг би сайхан амьдрал Шипу баярлахгүй байх. За болий. Би зүгээр л Шипугийн хажууд байж байсан дэрв. Нийл ягаан хувцастай ир маш удаан чимээгүй болов. Тэгээд ям бүсгүй. Чи Шипудээ их хайртай юу? гэж асуув. Маш их гэж би толгой төхөв. Шипу мах идвэл би ч мах иднэ. Шипу баяртай байвал би ч баяртай байна. Нийл ягаан хувцастай ир дахиж юу ч хэлсэнгүй. Тэр үед чихэнд минь Шипу намайг алсаас дуудаж байгаа мэт бүдэгхэн дуу сонсогдно. Өглөө болчихсон болтой. Би нийл ягаан хувцастай ирлүү гараа даллаад би явлаа. Дахиж уулзахгүй бай гэлээ. Нүдэнийхэд нар дөнгөж мандаж байв. Шипу хаанаасаа ийм их ирч хүч гардаг юм бол надаас хүртэл эрт босчихсон байх юм. Хараамын тодорход Шипу орны минь хажуу зогсоод нүдээ анилган над руу харж байлаа. Зүудэндээ юу харсан юм? Унтаж байхдаа амандаа юм бувтнаад байсан. Би нүдээ нухлангаа зүудний хүнтэйгээ салах ёс хийж байсан юм. Би өвөө дуусгаж амжаагүй байтал дээрээс хүндхэн юм бов. Шипу хувцсыг минь орон дээр ууртай шийдчихсэн байлаа. Царай нь аимшигтай бараажээ. Тэр шүдээ 100 хэсэг амьсгаацсныхаа эцэст өнөөдөр сэрмэгцээ тэр хүнээ харна биз дээ. Зүудэндээ хүртэл ингэтлээ зууралдах ямар хэрэг байна гэв. Би цаашдаа ахиж харахгүй гэж тайлбарлах гэтэл Шипу аль хэдийн өрөөнөөс гарч оджээ. Гарахдаа зөвхөн ууртайгаар энэ хувцсыг өмсөд гараад ир. Өнөөдрийн нөхөр сонгох найрыг шинэлэн урсгал дээр хийн. Хамт уулнаас бууна гэлээ. Айда. Шипу дахиад л өөрийгөө зовоох юм хийж байна. Шипугийн өгсөн хувцс цагаан өнгөтэй байлаа. Би хүрэл толинд өөрийгөө харвал энэ хувцс шинэлэн урсгалынхан хүн нас барахтаа өмсдөг хувцстай жаахан төстэй санагдав. Гэхдээ муухай биш. Би хормоогоо өргөн барьсаар Шипуг хайж гүн гарлаа. Шипу намайг хараад хэсэг тэнгэлснээ хөмсгөө зангидлаа. Инээж болохгүй. Хөөхөн царай гаргах гээд байж болохгүй. Би дуулууртайгаар амаа хамхив. Шипу улам хөмсгөө зангидлаа. Бас насанд хүрсэн хүн шиг царай гаргах хэрэггүй. Би үнэхээр гомдчихв.
Би дүр эсгээгүй шүү дээ. Дуугүй. Бас өрөвдөлтэй царай гаргах хориотой. Би амаа хамхин гайхсан чигээрээ түүн рүү харлаа. Шифу нүрээ гараараа дараад уртаар санаа алдав. За болий. Уулнаас бууцгаая. Би Шифугийн араас алхав. Урд явж байсан Шифу өөртөө новшгиж надад ер нь юу тохиолдоод байна? Юу болоод байна? Бүгд өнөөх зүүдний хүнээс болсон. Өнөөдөр хэн гэдгийг нь мэдээд авъя. Тэгээд яаж шийтгэхээ харууландаа үзүүлээд өгнө гэж бовтхон сонсогдно. Би араас нь хувцсныхан захыг аяархан татав. Шифу, хэрв танд үнэхээр хэцүү байгаа л өнөөдөр уулнаас буухаа болий. Би дахиж таны өмнө зүүдний хүн гэж хэлэхгүй. Шифу алхаж байснаа зогсов. Би түүн рүү дээшээ харлаа. Шифугийн царайнд үл ялах гайхсан шинж тодров. Гэхдээ надад тэр царайгаа харуулахыг хүсээгүй бололтой маш хурдан эргэж харав. Юу ч хэллгүй цааш алхлаа. Би хувцсныхан захнаас зуурсаар жижигхэн сүү шиг араас нь дагав. Гэтэл гинэт бүлээн гар миний хувцснаас нь зурсан гарыг хатгав. Хүүтэн агаарыг зүсэн Шифугийн дуу хоолой сонсогдно. Би чамд уурлах гэсэн юм биш. Тэр миний гараас хөтлөөд шинэлэн урсгал руу буух замаар алхав. Айх хэрэггүй. Би Шифугийн гарыг хэсэг ширтлээ. Тэгээд л сэтгэл минь тавширчав. Шинэлэн урсгалыг найрч зориулан гойж чимэлсэн байлаа. Шифу миний гараас хөтлсөөр доош ороход эмэгтэйчүүд над дээр хурж ирэн баяр хүргэв. Хашааг дайран өнгөрч байтал навч шүүрдэж байсан нэгээр харагдлаа. Миний алхам өөрийн ирэхгүй зогсов. Нөхөр, ямар сайхан юм бэ? Шинэлэн урсгалын бүх хүнд ажлыг ирчүүд хийдэг юм байна. Финсвэшн хашидч гэсэн нэг эрэгтэй хүн байсан бол ямар амар байх байсан бол. Мэдээж Шифуг тасгүй. Шифу бол эрэгтэй эмэгтэй гэсэн ангиллаашч өөр төвшний хүн. Намайг зогсоход Шифуч бас зогсов. Би эргэж түүн рүү харлаа. Яагаад ч юм царайн дахиад л бараачихсан байна. Би нүдээ анивчив. Шифугийн уур ер нь хаанаас гараад байдгийг би огт ойлгодгүй юм. Шифу намайг шууд шинэлэн урсгалын 2 дугаар давхарт агуулan гарлаа. Тэнд доорх талбайг бүхэлд нь харах боломжтой тагт байв. Ердийн үед шинэлэн урсгалын хүмүүс тэр дахны доорх талбайд бэлтгэл хийдэг. Харин өнөөдөр бүгдийн цэвэрлээд надад нөхөр сонгох газар болгожээ. Би Шифутэй хамт тагтан дээр зогсов. Удалгүй доор ирчүүд нэг нэгээрээ зогслоо. Бүр махны худалдаачин хүртэл тухандаа хүүтэн ус туслуулан игнэнд зогсож байв. Хинэн ч дуртай байгаа шинжгүй. Үнэндээ бүгд гидсэн баслаад байгаа юм шиг харагдана. Толгоогоо өргөж чадахгүй боллоо. Зовж байгаа мэт. Би доошоо харахад зөвхөн хар үстэй оройнууд л харагдав. Хин нэгэн Шифуд сандал авчирч өгөв. Шифу суулаа. Гартаа аяг цай барьсан хിവэр эргэн тойрноо ч харсангүй. Тэгээд хүүтэн дугаар. За. Шонзи эцэст нь энэ өдөр ирлээ. Сонго. Өнөөх зүүдний хүн чинь хаана байна? Гэв. Би эргэн тойрноо нэг хараад Шифу намайг сонгох болгонд та уурлаад байна. Тэгэхээр би сонгохгүй гэлээ. Шифу нүдээ анилхан инээмсэглэв. Сонхоосоо санаа зовж байна уу? Тэгвэл та нар өөрсдөө хичээцгээ. Доор зогсож байсан ирчүүд рүү харан 10 жил өсгсөн энэ шавийг минь хэн авах вэ гэж асуулаа. Доорх ирчүүдийн толгой бүрч доош унжив. Хинч ганц үг дуурсангүй. Би нүдээ анивчин хэсэг бодлоо. Энэ олон жилийн дараач надтай хамт буцаж очиод нөхөр минь болохыг хүсэх. Ганц жир байхгүй юм байна. Өөрийн ирэхгүй гунигтай санаа алдчихав. Миний санаа алдахыг сонсоод Шифу гэж дуурав. Намайг хэсэг ширтснээ инээмсэглэн. За, та нарч бас ичээд байна уу? Гэлээ. Тэгээд араас нь зогсож байсан хүнээс
улаан бөмбөг авч тэгвэл бөмбөгөөр шидий. Хин хүрнэ тэр хүн болно. Шошонзи таалагдсан хүн рүүгээ шид гэв. Шипу улаан бөмбөгийг надад өглөө. Би гартаа барин хэсэг бодов. Тэгээд үл ялэг хүч гаргаан буцааж Шипугийн үүр дээр шидэглээ. Шипу тэр чигтээ хөшөв. Үүр дээрээ буусан бөмбөгийг алмаар нь ширтэнэ. Би Шипу руу хараад бодоод үзэхэд хамгийн их таалагддаг хүн минь Шипу юм байна гэлээ. Хэсэг зур бүх хүн чимээгүй бодов. Тэгээд гинэт амьсгаа давхцах чимээ эн тэндээс сонсогдож эхлэв. Араас хэн нэгэн "Пүү" гэж инээдээ барьж чадсангүй. Иргэн тойрон улам шуугилдах тусам Шипугийн царай аажмаар улааж эхэллээ. Ёс бус. Шипу огцон босоод хацрыг минь чимхэв. Зүрх зориг чинь бүдүрчээ. Хүртэл өдөж зүрхэлдэг болж шүү. Унчглаа. Улаан бөмбөг шалан дээр унав. Тэгээд өнхөрсөөр тагтны ирмэгт хүрч доошоо ойчлоо. Тэгээд доор байсан ирчүүд шуучиг тал тийшээ бутран цогтов. Бөмбөг газарт айгаад өнхөрсөөр олонний голд тогтов. Тэгэхэд түүний эргэн тойрны 3 м дотор ойртох зоригтой нэг хүн ч үлдсэнгүй. Би нүдээ нухлан жаахан гомцсон янзтай. Тэгэхээр бүгд миний нөхөр болохоос айж байгаа юм байна. Намайг тэнэг болохоор бүгд дургүй байдаг юм байна да гэлээ. Миний хацрыг чимхэж байсан гар хөшчөв. Шипу хин тэгж зүрхлэх юм гэж огцом хэлв. Тэгснээ зог тусан ханиалгаж тэр шалтгаан биш гэлээ. Би толгоогоо өргөн Шипу руу харлаа. Тэгвэл яагаад хинч миний нөхөр болохыг хүсэхгүй байгаа юм? Шипу амаа нэв. Гэтэл үг хэлж амжаагүй байтал гаднаас танил дуу сонсогдов. Миний зүүдэнд байнга үзэгддэг нийл ягаан хувцастай эрийн дуу. Шаан бүсгүй би зөвшөөрнө. Би эргэж харлаа. Нийл ягаан хувцас салхинд хийсч тэр олонний дээгүүр хөнгөн өсрөн гарч ирэв. Тэгээд улаан бөмбөг рүү удаанаар алхлаа. Цагаан цэвэрхэн гар газарт байсан бөмбөгийг авч тоосыг нь зөөлөн гөв. Тэр над руу харан инээмсэглээд би чамайг сайхан амьдруулахын тулд чадах бүхнээ хийн гэлээ. Миний зүүдний хүн би өөрийн ирэхгүй шивнэлээ. Түүнийг бодит ертөнцид гарч ирнэ гэж төсөөлсөнгүй. Зүүдэндээ би түүний нүрийг хизээш тод харж байгаагүй. Харин одоо царайг нь сайн хараад гинэт саналаа. Эн чин жилийн өмнө чөтгөр баригчдад надтай хамт баригдсан өнөөх хүн биш үү? Зүйхий. Би гайхан дуу алтлаа. Тэр үед би Шипутэйгээ явчихсан. Харин дараа нь зүйхүү амьд уу, үхсэн үү гэдгийг огт мэдээгүй. Одоо амьд байгааг нь хараад үнэхээр баярлав. Зүүдний хүн чинь энэ байж дээ. Шипугийн гинт хачин өнгөөр хэлэх дуу сонсогдов. Миний зүрх учиргүй цалганлаа. Би болгоомжтой иргэн Шипу руу харвал уруулынх нь булан маш эвгүй ёрын байдлаар татагдаж байв. Хээхээ. Ийм учиртай байж. Би бүгдийг нь тооцоод байхад эцэст нь шинэлийн урсгалын гадны хүн байсан юм байна. Хээхээ. Шипу хажуу нүдэрээ над руу харлаа. Харцан дах уур нь миний хөлийг хүртэл салгануулав. Тэр хацрыг минь чимхэнгээ инээмсэглэж мундаг юм аа Шошонзи. Энэ нэг жилийн хугацаанд чи энэ нөхөртэй хаана хизээ нууцаар уулзраа олцоод байсан юм гэв. Шипугийн нүдэн дэх тэр галзуу шахам харцнаас би жаахан айж байв. Дуу минь чичирсээр үннээр нь орон дээр унтах үедээ гэж хариуллаа. Миний хацрыг чимхэж байсан тэр гар тэр даруй сулрав. Шипугийн царай гинэт хоосорчхов.
Та хоёр аль хэдийн түүхий будаагаа болгочихсон юм уу? Ямар ч будаа чанаагүй. Би зөвхөн зүүдэндээ түүнийг хардаг байсан. Хаяа ярьдаг байсан юм гэж би яран тайлбарлав. Би зөвхөн Шифүүд л будаа чанж өгсөн. Өөр хүнд хоол хийж өгөөгүй. Шифу, битгий уурал. Бусдад будаа чанж өгөхөд юу нь болохгүй байдгийг би огт ойлгохгүй байсан ч Шифугийн уурын учрыг ойлгох гэж оролдоод нэмэргүй. Тиймээс жаахан буулт хийсэн дээр миний үгийг сонсоод Шифу эргэж харав. Царай нь бүрч бараажээ. Зүүдэнд нэвтрэх арга. Шифу тахтны доор зогсож байсан Зихүү рүү хүүтнээр харав. Ах минь, миний энэ тэнэг шавийн төлөө их л хүчин чармаалт гаргаж дээ. Зихүү хацраа үл ялэг улайлгав. Тэр нам дуугаар жилийн өмнө салснаас хойш шаам бүсгүйг өдөр шөнөгүй сансан. Эргцүүлж бодоод түнд төвөг учруулахгүйгээр уулзах цорын ганц арга энэ гэж үзсэн юм. Зүүдэнд нэвтрэх арга эрсдэлтэйч шаам бүсгүйн төлөө бол тэр бүхэн үн цэнтэй гэв. Миний нүд гялцлаа. Сүүлийн өгүүлбэр нь бүх анхаарлыг минь булаачав. Би ирээдүг төсөөлөв. Пенсвэшн харшид нэг эр хүн наас цаашгүйгээд бүх ажлыг хийж байна. Би зүүхээрөө хүчил мөрөөдөл дүүрэн харцаар ширтв. Гэтэл Шифугийн хүл доорх мод гарчиг хийн дуурлаа. Яг л ямар нэгэн юм хүчээр ницэлж байгаа мэт. Гэнэт Шифу намайг арагш татав. Нүдний минь өмнө ханхуулав. Шифугийн нуруу миний урд бүхэлд нь хаачихсан байлаа. Би юу ч харахгүй. Зөвхөн Шифугийн баргар дууг сонсов. Тэр бодлоо март. Шошонзи шинэлэн урсгалын гадны хүнтэй гэрлэхгүй. Хаанаас ирсэн? Тийшээ буц. Ингэж хэлчихэд Шифу намайг дотогш чирв. Би арагшаа иргэн зүүхүү рүү жаахан харамсан янзтай харлаа. Тэгтэл түүний дуу сонсогдов. Шифу, та арай дэндүү дураараа байна. Шам бүсгүй аль хэдийн өсний хатгуур зүүх насанд хүрсэн. Шинэлийн урсгал түүнтэй гэрлэх хүсэлтэй хүн ч алга. Та зүгээр л ийм шалтгаан гаргаж шам бүсгүйг өөрийнх нь хажууд байлгахыг хүсэж байна. Ингэснээр түүний амьдралын хамгийн чухал үеийг хойш татаж байгаагаа бодож үзсэн үү? Шифугийн алхам зогсов. Тэр гүнзгий амьсгал авлаа. Юуг дэвчиж байгааг нь би мэдэхгүй. Зихүү үргэлжлүүлв. Би яншаан бүсгүй хүсэл зоригийг асуухаар чин сэтгэлээсээ ирсэн. Шифу, намайг харахыг хүсэхгүй байсан ч түүний бодлыг асуух ёстой. Эцэст нь тэр бол зөвхөн таны шав. Та түүний бүх амьдралыг өмнөөс нь шийдэж болохгүй. Шифу миний гараас улам чангатгав. Өвдөж байсан ч хэсэг тэсв. Гэвч эцэст нь дийлхэ болоод аяархан Шифу гараа жаахан суллаач, өвдөж байна гэлээ. Доор байсан хүмүүс бүгд айчсан байв. Доторх зарцнаар хүртэл өгсөн хүн шиг хөдөлгөөнгүй. Бүр амьсгалах чимээч сонсогдохгүй. Шифу маш удаан чимээгүй байлаа. Эцэст нь гараа суллав. Тэгээд эргэн над руу харав. Харцсан бараа. Дотор нь би нэрлэж чадахгүй олон янзын сэтгэл хөдлөл холилдожээ. Шошонзи хэл. Зихүү гэдэг энэ хүнийг чи хүсэж байна уу? Үгүй юу? Би Шифу рүү эвгүүрхэн харлаа. Эцэст нь толгоос ихсрээд Шифу, намайг хүсээсэй гэж хүсэхгүй байгаа болохоор би хүсэхгүй гэлээ. Би хөлийнхөө хуруу руу удаан ширтлээ. Гэвч Шифу юу ч хэлсэнгүй. Сонирхсондоо толгоогоо өргөвл Шифу хөмсгөө зангичсан байлаа. Уруул нь нарийн зураа шиг тас хатарч царайн цонхийжээ. Яг л маш хүнд цохилт авсан хүн шиг. Шифу, би чамаас нэг зүйл асууж байна. Чи түүнтэй гэрлэхийг хүсэж байна уу? Шифу намайг гэрлээсэй гэж хүсэхгүй байгаа болохоор би гэрлэхгүй. Миний хүсэл хамаагүй. Чиний хүсэл. Шифу энэ асуултанд хитрхи улаарчсан мэт над руу ширтэнэ. Чи түүнтэй гэрлэхийг хүсэж байна уу?
гэж дахин асуулаа. Шифүгийн бараасан царайг харахад гараас нь натхмаар санагдав. Шифү өөрийгөө ингэж зовоохоо болж болохгүй юм уу гэж хэлхийг хүссэн. Гэвч би амаа нээч амжаагүй байтал Шифү өөрөө толгой төхөв. За, чи түүнийг хүсэж байгаа юм байна. Тэгвэл тэр чинийх. Тэгээд тэр шууд эргэж явлаа. Надад зөвхөн хүүтэн үгсээ үлдээв. Өөрөө түүнтэй хамт Пенсюэшн харш руу буцаж ир. Би араас нь гүйлээ. Нэгдүгээр давхарт хүрэх үед Шифү гаднаас орж ирж байсан Зихүүг харав. Тэгэхэд нь уур нь бүр шат ахиж намайг битгий даг гэж над руу хашгирлаа. Би тэр дороо зогсов. Танхим дунд хөдөлгөөнгүй зогсож байсан ч сэтгэл дотроо айц төрж байлаа. Шифү ууралчихсан. Шифү намайг орхиод явах гэж байна. Яам бүсгүй. Зихүү Шифүтэй зүрэн өнгөрөөд над руу алхаж ирэв. Хацар нь одоо ч үл ялэг улаасан хэвээр. Намайг уучлаарай. Өчигдөр орой чамайг тэгж хэлхийг сонсоод жаахан яарч орхилоо. Тэгээд өнөөдөр шууд хүрээд ирчихлээ. Яам бүсгүй. Битгий уурлаарай. Миний нүд холдон явж буй Шифүгийн нуруунд дээр тогтсон хэвээр. Зихүүн үг нэг чихээр орж нөгөө чихээр гараад байлаа. Яам бүсгүй. Нэг гар миний нүрийн өмнөөр даллав. Би нүдэн анивчин байж сая нэг зүйхүүн нүрэнд анхаарлаа төвлөрүүлв. Тэгээд сэтгэл дундуур би дахиж уулзахгүй гэж тохирсон биз дээ гэлээ. Зүйхүү хэсэг гайхав. Уушлаарай. Гэхдээ би өөрийгөө барьж чадсангүй. Ямар ч байсан ирээд нэг оролдоод үзэх ёстой гэж бодсон юм. Надтай гэрлэхийг ингэлээ хүсэж байгаа хүн байгаад би баяртай л байлаа. Гэхдээ Шифү хүсгүй байна. Гинт толгой дээр бүлээн зүс мэдрэгдэв. Зихүү толгойг минь илж байлаа. Шифү одоо биднийг гэрлүүлэхийг хүсгүй байгаа нь чамайг надад даатахад итгэлгүй байгаагаас болсон бах. Цаашдаа бид илүү удаан танилцаж хамт байвал миний сэтгэл үнэн гэдгийг тэр ойлгоно. Тэгээд бүх зүйл зүгээр болно. Би хэсэг бодлоо. Түүний хэлсэн үг бас л учиртай юм шиг санагдав. Сэтгэлж арай дээртлээ. Тэр гартаа өнөөх улаан бөмбөгийг барьсан хэвээр байв. Би түүн рүү заагаад энэ Шифүгийнх надад өг гэлээ. Миний толгой дээр байсан гар хөшчгөв. Би дээшээ харвал Зихүү дулаахан инээмсэглэсээр. За, Шифүд өгнө биз дээ гэв. Би улаан бөмбөгийг авч би чамайг Пенсюэшн харш руу дагуулж явъя. Өнөөдөр эхлээд хашаа цэвэрлээрэ гэлээ. Зихүү хэсэг чимээгүй босноо. За хашаа цэвэрлэе гэж хариулав.